Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Мэжид оржийнх сүүлийн 7 жилийн турш хашаага тогтчулж байна. Түүний хашаа өнгөөр алгалсан цэцгийн мандал, өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, бутлаг ургамлаар дүүрэн байдаг. Намрын адаг сар гарсан учир зэцгэс хагдарч ургацаа хурааж дууссан гэлээ. Мэжид оржийнх хүн хөдөлмөрлөж чадвал хашаандаа сайхан амьдарч, үр шимийг нь заавал хүртдэг гэдгийг өөрийнхөө амьдралаар харуулж, бусдад үлгэр жишээ болж чадсан нэгэн гэр бүл юм. Тэрбээр хувааран бизнес эрхлэх, цэцэг ногоо тарих зэрэг хашаандаа хийж болох бүхий л ажлыг цаг тухайд намжуулж хийж гүйцэтгэж яваа хөдөлмөрч нэг юм. Хашаанда сайхан амьдрий гэсэн ийм бодлыг бол бас нэлээд олон жил тээсэн. Тэгээд сүүлийн 7 жил эртээ хашаа орогоо сайхан тогтчуулж, нэлээд олон төрлийн мод, жимс, бот тарихаас гадна тэр хашааны өнгө үзэмжийг бол маш сайхан болгож бас нэг гудамжийг өнгөтэй өвдөлмжтэй байлгахын тал дээр бас нэлээд олон шинэлэг бүтээлүүд хийсэн. Мөн тэнд хүүхдүүдийн тогттой орчин байх, бас спортын талбай, саксны сайхан бүр иж бүрэн тийм сайхан цэлүүдэн самбар мамбартаагаар ингэж яг мэрэгжлийн төвшөнд нь хийхээс гадна сарвч, сүйдрвч, мөн усан ориглоор за тэгээд одоо бас камержуулалтыг бас мэдээ сайн хийсэн. Талдаа мэдээ хэдэн камерууд сорилуулж хийсэн. Хашааны оюуны хашаагаар бол хашаага бүрэн тойруулсан. За тэгээд ер нь хүнсний ногоо хүлэмж аваад тэгээ хүлэмжиндээ хүнсний ногоо тариад өгөрцөө помидор тэр чинь бас өөрснөө бас эдийн хажуугаар өргөн төмөнд бас ах トゥ нэртэй өөх юм. За нэлээд олон төрлийн жимс моднууд суулгасан. Зарим нь бол жимсээ сайн өгж байгаа, зарим нь арай балчир байгаа. Одоо нэг 20 орчим юу өхрийнүүд тэр бол их сайн жимсээ өгж байгаа. Бас нэлээд олон жил болчихж байгаа. Бас нэг 20 орчим төрлийн чатраг нь бол арай жимсээ өгж чадаагүй залуухан байгаа. Ер нь тэгээд төрөл бүрийн хүнсний ногоонуудыг ер нь голохгүйгээр тарьж үзэж байгаа. Бас энэ чинь их сонирхолтой байгаад байгаа юм л да. Юм тариад газраас амьдрал ургуулад хотын бид нар чинь болохоор тэр жоохон газар дээр юм хийж ягаад мөнгө олчих шүү дээ үндсэндээ. Хөдөөний хүн бол жоохон малаа чинь тийм ээ. Тэгэхээр хотод байгаа хүн чинь зүгээр хашаанд зэрлэгэж сулгаахгүй байж байсанд орвол төрөл бүрийн ногоо тариад байна гэдэг чинь маш их амьдралд мөнгө олоод байгаа л байхгүй да. Тэгээ худагтай. Худаг бол өөрөө худаг ухаагүй. Дээр үе суурин ухсан худагтай айлаас 100 гаруй метрээс худаг доогуур татаад тэгээд устдаа болчихж байгаа. Гэх мэтлэн гэдэг хөршийн холбоо сайн ажиллаж байгаа. Одоо хөршүүтэйгээ сайхан хашаага тогтчуулах, нэгнийдээ мод цэцэг тарих энэ төр дээр бас хамтарч байна. Тэгээ ер нь энэ тэнд говийн аймагуд руу ч би нэлээд жимсний юуны цэцгийн өвөр агчмодыг бол би нэлээд нодлон 200-аад агч өрсөлдөж ургуулсан. Тэгээд их жамархан ургадгийн билээ бас сайхан ийж тийш нэлээд явуулсан. Амын сургууль дээр ч гэсэн сургуулийнхаа талбай дээр энэ хавар нэлээд их том талбайг цэцэрлэгжүүлж сайхан цэцэг тарьлаа. Тэр маань сайхан ургаж энэ намар хүүхдүүд сургуулийнхаа хүүхдүүдийг хүрч ихт нөө сайхан цэцэгтэй орчин огтно гэж нь бас айгүй бахархалтай. Мэжид оржийн хашааныхаа 30 гаруй хувийг ногоон байгууламж болгон тогтчуулж 20 төрлийн 200 орчим мод, бутлаг ургамал, 10 төрлийн цэцэг, 7-оос 8 төрлийн хүнсний ногоо тарьж хашаагаанд тогтчуулсан байна. Мэжид оржийн хашаандаа өнгийн цэцэг, мод ургамал тарьж ая тухтай орчин бүрдүүлж эхэлснээс хойш орчны дуу чимээ, бохирын үнэрийг мэдэрдэггүй болсон гин. Хүүхдүүдээрээ цэцэг ногоо услуулж, тэднийг амьдралд сургаж, олон зүйлийг зааж сургасан гин. Мөн хүүхдүүдээ цэцэг навч дэлгэрсэн дохилог орчинд угтаж авах нь хамгийн аз жаргалтай байдаг гэдгийг сэтгэл тэнүүн хэлж байлаа. Энэ цэцэг ногоо тарих, мод тарих, байгалыг сайхан байлгах усан ориглоор энэ төр чинь одоо бүр нэг амттай штэ. Ер нь тэгэл жаргалтай ах トゥ нар хүрээд ирсэн ч гэсэн, хүүхдүүд хүрээд ирсэн ч гэсэн бөөнөрөө байж хад нэг л сайхан жаргалтай байдгийг. Ажлынхаа завсар зайгаар орив бохс ихгүй гихчээр ажиллаж байгаад
босгоод авчгаад бүгд урамтай болчихж байгаа. Тэгээ сайхан ургацсан хойноо бол услаад байна. Тэгээд бодоо зүгээр нэг өглөө хэний ч гараад нэг хотгийн ус усаа сайхан яг ингээ хотгийн усыг тэр нөгөө юунда усан оргилууртаа хийгэрнэ 2 3 хоногт чинь усан оргилууртаа устаа сайхан зөөгд ирчихэж байгаа. Тэрийг гономор татаад бүх ногоогоо ер нь өглөө болгонд усалчих сайхан л дөө. Тэгээд шоу муу ирээд жиргээд ус уцгаа харагдаад ингээд байхаар чинь тэр бараг тэр усан оргилуур дотор загас авцгаа тавьчихмаар санагддаг байхгүй. Хойтон бол бүр нэлээд юм бодогдоод байгаа. Гудамж руугаа орохоор бодогдож байгаа. Тэгээ гудамжийг янзлна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бид өөрснөө ингээ хэдүүлээ нийлж ягаад нэг 50 мянга ч бай хэдж бай босгоод одоо чадвал 500 байж болно та. Тэр хурц маягаараа бүгдөө ингээ гудамжаа янзлгаа тэгээ төслөө бичээд тэгээд энэ холбогдох газруудад байрна гэсэн ийм бодолтой. Өөрийн эзэмшил газрын хаан агаар хөрснийг бохирдуулалгүй 5 тухтай орчинг бүрдүүлж бусдад үлгэр жишээ болж яваа тэрээр нийслэлээс зарласан манай хороо миний гудамж аянд 2 дугаар байрт шалгарсан юм. Хашаагаа тохижуулж өөрсдийн идэх хүнсний ногоогоо тарж ургуулах нь гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Мөн амьдарч буй орчноо өөрчлөхийн тулд олон жилийн хөдөлмөр, нарийн төлөвлөгөө чухал гэдгийг онцоллоо. Мижид орж хашаагаа тохижуулж хүлэмжээ арчлаа зогсохгүй өөрийнхөө амьдардаг гудамж талбайг тохижуулна гэдгээ хэлсэн юм.